Сайн байцгаана үзэгчдээ Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейг маань үргэлж тоглож аз хэмрээс өрдөг хэрхэн үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргээд өнөөдрийнхээ тохирлыг үзэгч та бүхэндээ Icon Цэгийн мэнд болон үндэсний лотерейн аль биесны Facebook хуудасаар хүрэхэд бэлэн болсон байна. Яг одоо нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон. Энэ цаг мөчид мэдээж 7 хоног бүрийн сандгаа тоотой цагууд дээр 17 цаг 30 минутанд үзэгч та сандгаа тоотой өдрүүдэд 17 цаг 30 минутанд та бүхэндээ шууд тохирол маань хүрдэг байгаа. Уламжлал ясаараа тоглолт маань бол 4-ийн 3 дугаар зэрэгээс эхлэх болон 4-ийн 3 болон 2 1-р зэргийн тохирлууд 6D642 гэсэн тохирлуудын азнууд мөн адилхан уламжлал ясаараа тодорхой байгаа. Харин яг одоо нэвтрүүлгийн маань анх удаага үзэж байгаа юм бол за мөн үндэсний лотерейд хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа болол та өөртөө хамгийн ойрхон барьж байгаа манай тасалбар борлуулах цэгүүд дээр очиод өөрийн тоглох хуйцаа худалдан авч бүгснээр тохиролтоо оролцох боломжтой алдах юм шиг. Түүнээс үзэгч та бүхний шууд бидэн лөө илгээж байгаа 4 хоронтой болон 6 хоронтой тоонууд яг нэвтрүүлгийн туршид олох хүчингүү та заавал тоглох хуйцан дээр бүгэлсэн байх шаардлагатай. За ингээд уламжлал ясаараа 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос тоглолтоо эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэгэнс гэхэд 4 удаа давхцсан байгаа. Эндээс санамсруу 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч аацсан болно гэсэн юм. Ингээд үзэгчдэд маш том амжилтыг хүсээд өнөөдрийнхөө тохиолдлыг хамсдаг. За үзэгчдээсээ дахин хөлцөл очиё. Тэгэхээр техникийн баг зэргийн саадал гарсан байгаа. Одоо бол мэдээж бүх зүйл маань техник технологийн хөгжлөөр шийдэгдэх шүү дээ. Тэгэхээр техникийн баг зэргийн саадал гарсан учраас үзэгч та бүхнээсээ хөлцөл өчье. Тэгэхээр яг энэ хүү 4-5 болоо 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань гараад ирчихсэн байсан. Та бүхэн маань хэрэг эргэлзэж байгаа бол битгий эргэлзээрэй. Яг гэвэл Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерей маань маш олон хүнлэнгийн хянагчдын дор бол явагдгаараа бас онцлогтой байгаа юм а. Тэгэхээр 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 3 4 5 7 3 4 5 7 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Энэхүү 4 бөмбөлөг болол мэдээж үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол 4-ийн 3 дугаар зэргийн тохиол дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч аздан болж байгаа юм. За энэхүү 4 бөмбөлийг бол мэдээж яг энэ дөрүүлээ ямар нэгэн бодлонгүйгээр гарсан хэсгийг бол манай хүнлэнгийн хянагч нар бол өнөөдөр хинжээсэн гэдгийг үзэгч та бүхэндээ аль биесээр хэлэх нь зүйтэй баха. Тийм учраас өнөөдрийн аздан бол мэдээж 3 4 5 7 гэсэн бөмбөлгнүүдийн эзэн байсан гэсэн юм. Өөрчлөлт нь 4-ийн 2 дугаар зэргийн тохирол одоо аздангуудаа тодруулах олон шилэн хоргонд мөн адилхан тгээс эсвэрлэх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах юм. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн тохиолдлага та бүхэндээ амжилт хүсье. Тоглолтоо үргэлжлүүлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг мөн адилхан эргэлзэж байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа алхая. Эхний бөмбөлгний дугаар 4. Эхний бөмбөлгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Ирсэн байгаа. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэх болно. 3 дахь бөмбөлгний дугаар 3. 3 дахь бөмбөлгний дугаар 3. За 4-ийг 3 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохиолын маань 4 дахь бөмбөлгний дугаар 8. 4-ийн 2 дугаар зэргийн тохиолын маань 4 дахь бөмбөлгний дугаар 8. За ингэснээр шилэн хоргоноос 4-ийг 3 8 4-ийг 3 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү 4-ийг 3 8 гэсэн 4 бөмбөлөгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн 4-ийн мансуулчийн боломж бай 4-ийн 1-р зэргийн тохирлын азныг яг одоо тодруулах болно. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв таагаад аздан болох боломж зөвхөн 4-ийн тоглолтын дээр маань байдаг. За шилэн хоргонд маань үзэгч та бүхний харж байгаачлан шиг мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлбэл нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд та 4 байгааг анзаарч харж байгаах. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах юм шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. 4-ийн сүүлчийн тоглолтоо явуулъя.
дахь бөмбөгний дугаар 2 9 2 гэсэн 3 бөмбөг шилэн хорноос гарч ирсэн байна. Ингээд 4 дахь бөмбөгний маань дугаар 3. 4 дахь бөмбөгний дугаар 3. За ингэснээр 4-ийн 1-р зэргийн тохирол дээр маань 9 9 2 3 9 9 2 3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Та бүхэн түрүүн харсан энэ дөрвөн бөмбөлгөө яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж аваад азтан болж байгаа гэсэн үг юм шиг. Та дөрвүүдийн дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. За ингээд дөрвүүдийн тоглолтны үзэгчдэд баярлалаа. Өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлын азтнуудыг энэ цаг мөчид тодруулахад бэлэн болсон байна. За шилэн харганд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг 6 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй юм. Эндээс мөн адилхан санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 1500 төгрөг. За 3 бөмбөлөг зөв тааж чадсанаар 15000 төгрөг. 4 бөмбөлөг зөв тааж чадах юм бол 150000 төгрөг. 5 бөмбөлөг зөв тааж чадах юм бол сая 500,000 төгрөгийн азтан болно. Мэдээж та 6 бөмбөлгөө зургуулын зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм шиг. За өмнөх тоглолт маань бол яг дөрвөлнгийн дарааллын дагуу гэж байсан бол 6-ийн маань бол урдаас нь болон хойноос нь бөмбөлгнүүдэд зөв тааж чадхаараа бас арай өөр байдаг юм шиг. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд 6D тохирлынхаа азнуудыг хамсаа тодруулсан. Магадгүй өнөөдрийн тохирлоос 50 сая төгрөгийн азтан тодрох магадлалтай юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давтсан 60 ширхэг бөмбөг шилэн харганд маань иргэж байна. Эхний бөмбөг гарч ирсэн эхний бөмбөгний дугаар 5. 6D тохиолдол маань 6 бөмбөг гарч ирж азтан тодорхой байгаа. Эхний бөмбөгний дугаар 5. Та хоёроос дээш бөмбөг тааснаар азтан болох боломжтой. 2 дахь бөмбөгний дугаар 1, 2 дахь бөмбөгний дугаар 1. гэсэн 2 бөмбөг шилэн хорноос гарч ирсэн. Энэ 2 бөмбөгийг зөв тааснаар 1500 төгрөгийн азтан болж байгаа. 3 дахь бөмбөгний дугаар 1, 3 дахь бөмбөгний дугаар 1. За 5 1 1 гэсэн 3 бөмбөг шилэн хорноос маань гарч ирсэн байна. Энэ 3 бөмбөгийг зөв тааж чадах юм бол 15000 төгрөгийн азтан болж байгаа. За 4 дахь бөмбөг гарч ирсэн. 4 дахь бөмбөгний дугаар 3. Үзэгчдээ илүү ойр харагдуулсан бөмбөгнүүд эргүүлж харуулдаг байгаа шүү. 4 бөмбөг зөв тааснаар 150,000 төгрөгийн азтан болох боломжтой байдаг. За ингээд 5 дахь бөмбөгний маань дугаар 3. За 5 дахь бөмбөгний дугаар мөн адилхан 3 гэсэн бөмбөг гарч ирсэн. 5 бөмбөгийг дараа нь зөв тааж чадвал сая 500,000 төгрөгийн азтан болдог. Ингээд 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөгний маань дугаар 6 гэсэн бөмбөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөгний дугаар 6. За ингэснээр өнөөдрийн 6D тохирол дээр маань 5 1 1 3 3 6. За давтаж хэлье. 5 1 1 3 3 6 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн нөхөө 6 бөмбөлгийг за урдаас нь гэвэл мэдээж 5-ын тооноос ихсүүлээд за хойноос нь хэмээл 6-ын тооноос ингээд урагшлуулад урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг зөв тааж чадсан бол азтан болох боломжтой. За 2 бөмбөлгнөөс дээшгээ та таасан бөмбөлгийнхаа тоогоор таны мөнгөнд өсөж явах боломжтойгоор хамгийн ихтэй 50 сая төгрөг хожих боломжтойгоор та 6D тоглолтод маань оролцсон байгаа. 6D тоглолтоос маань азтан болсон хэн бүхэнд маш том халуун баярыг хүргэе. Өргөжлөн хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 42 тоглолтын азнуудыг энэ цаг мөчид тодруулахад бэлэн боллоо. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. 1-ээс 42 хүртэлх бөмбөлөгнүүд байгаа. За энэ тоглолт маань бол бусад тоглолтнуудаас арай өөр байдаг. Тэгэхээр энэхүү 642 тоглолт дээр маань бол эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулan энэ зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болно. За өөрөөр хэлбэл та 42 ширхэг бөмбөлөгнөөс 6-г нь л зөв тааж чадах юм бол 120 сая төгрөгийн азтан болох нь. За мөн энэхүү тоглолтын дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирэн тэрхүү бөмбөлөгний тусламжтайгаар та 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан болох боломжтой. За энэ бол мэдээж 642 тоглолтоогоо та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ тоглолтыг үргэлжлүүлцгээе.
үзэгч та бүхнийг манд хүлээж байна. Эхний бөмбөлгийн дугаар 16. Эхний бөмбөлгийн дугаар 16. За, хоёр дахь бөмбөлгийн дугаар 23. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 23. 23 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлийн дараалал авт хамааруулгүйгээр зөв таасан тохиолдолд аздан маань тодорхой учиртай. 3 дахь бөмбөлгийн дугаар 34, 3 дахь бөмбөлгийн дугаар 34. 4 дахь бөмбөлгийн дугаар 3, 4 дахь бөмбөлгийн дугаар 3. 34 3. За, одоо үргэлжлэн бөмбөлгийн 5 дахь бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлгийн дугаар 30, 5 дахь бөмбөлгийн дугаар 30. За, одоо үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирнэ. Үндсэн 6 дахь бөмбөлгийн маань дугаар 5. За, энэгүй 5 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 642 тоглолтын маань 120 сая төгрөгийн азны тодорхойлж байгаа 6 бөмбөлөг маань ийгөө гарч ирсэн гэсэн үг юм. Ингээд 7 дахь бөмбөлгийг харцгаая. 7 дахь бөмбөлгийн дугаар 36. 7 дахь бөмбөлгийн маань дугаар 36. Энэ бол бонус бөмбөлгийн дугаар. За, ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 16, 23, 34, 3, 35. За, давтаж хэлье. 16, 23, 34, 3, 35 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол мэдээж 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм шүү. За, өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлгийн дугаар 36, 7 дахь бөмбөлөг 36 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азнууд тус тодорсон гэсэн үг юм. За, ингэснээр өнөөдрийн маань тохирлын азнууд тун амжилтаар тодорч дууссан байгаа. Дөрүүдийн 3, 1, 2 болон за 6D 642 гэсэн тохирлуудын маань азнууд яг өнөөдөр тодорсон байгаа. Үзэгч та бүхэн дараагийн тохирол болол мэдээж баасан гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon CG маань болон Үндэсний Латран Албиасны Facebook-оор хүрэх болно. Гэхдээ та бүхэн хэрхэн тохиролтой оролцохоо мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон барьж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдийг зориход хангалттай юм. Тухайн цэгүүдээр манай мэдээллийн ажилтнууд та бүхэндээ тоглолтонд хэрхэн оролцох, за хэрхэн бас тоглох хугацаа бүгд талаар мэдээллүүдийг өгөх байгаа юм. За, ингээд бидэнтэй хамтдайсан эрхэм үзэгчдээ баярлалаа. Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дараагийн 5 дахь өдөр иргэн уулзлаа. Түр баяртай.